За сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ insert-ний image хэсгийг хэрхэн ашиглах талаар явъя. Төс бүрийн одоо энэ дөрвөн команд нь ямар үүрэгтэйг л өмнөх хуудсан дээр тайлбарлаад өгсөн байж байгаа. За picture-ыг ашиглах та. Picture дээрээ дарлаа. Windows Explorer цонх нэгдэнэ. За тухайн цонхноос зураг хаана ямар хавцанд байгаа тэр хавц руу орно. За хэрвээ picture хавцанд руу бол picture дээрээ дарлаа. Sample picture-ыг орлоо. Зургаа сонгоод insert. Эсвэл дээд диск дотор ч байгаа бол дээд диск рүү орлоо. За зураг байгаа хавц руугаа орлоо. За ингээд өөрийнхөө зургийг сонголоо. Insert дарлаа оруулах зураг. За ингээд зураг маань ороод ирнэ. Ороод ирэхлээр зургийнхаа хэмжээ, өнгө загварыг тохируулж өгч болно. За форматснаас бол одоо зургийн гэрэл сүудэр, эффект мөн одоо хүрээ оруулах, тэгээд зургийн наан цаана байрлал, зургийг таслах, зургийн өндөр өргөний хэмжээ гэсэн командуудыг л тохируулж өгдөг байна. За тэгвэл хоёрдугаарт нь онлайн орчноос буюу онлайн picture-ыг яаж ашиглах вэ? За онлайн picture дээрээ дарлаа. За нэгтгэх цонхноос Bing image search гэсэн ашиглана. Bing search-ийг ашиглана. За дээр нь дарлаа Bing дээр. За энэ Bing-ээс гарч ирж байгаа зурагнууд ээж байна. За одоо төлөвлөлөө энэ сарныг оруулъя. Сарнаан дээр дарлаа. Зөвлөөд өглөө нэг item select гэж ууз нэг объект сонгогдлоо. Insert дарлаа. За ингээд зураг маань ороод ирнэ. За мөн энийг одоо хэмжээг нь жижигрүүлээд байрлах хэвээр газар нь байрлууллаа. За энэ ах. За тэгвэл дараа нь дэлгэцийн зураг авах гэж байгаа тийм ээ. Screenshot гэсэн команд маань бол дэлгэцийн зураг авдаг. За screenshot дээрээ дарлаа. За ингээд байгаа дэлгэцийн зурагнуудыг гаргаж өгч юм. Дэлгэцэн дээр байгаа бүх зурагнууд. Одоо энэ жишээлхэд миний дэлгэцэн дээр байгаа нийтдээ 5 програм нээлттэй тэр 5 зургийг харуулж байна. Эсвэл screen clipping гээд за энэ screen recorder гэсэн програмын энэ хэсгийг авлаа. Ингээд ажлын хуудас руу маань шууд дэлгэцийн зургийг оруулаад ирчихсэн гэсэн үг. За тэгвэл дараа нь фото альбом үүсгэх. За энэ фото альбом маань болохоор тусдаа нэг PowerPoint файлаар үүсдэг. Тэрийгээ бид нөгөө нэг хуудас хооронд холбоосоо гэсэн командаараа холбоод нэг энэ PowerPoint-ыг холбож өгч болно. За фото альбом орлоо. За файл диск гэдэг дээр дарлаа. Файл and диск. За зургийн сангааны. За энд ингээд одоо зургнууд ээж чинь тийм ээ. За эндээс одоо энэ итвэхтэй байгаа 7 зургийг орууллаа. Insert. За зургнууд маань ороод ирсэн. Энэгээр одоо альбом үүсгэнэ. За харагдах байдал нь picture layout нь ямар вэ? Нэг зураг, хоёр зураг. За хоёр зургаар давхарлалтан ч гэдэм үү те. За хүрээ нь болохоор дөрвөлжин байх уу эсвэл одоо давхар цагаан хүрээтэй байх уу гэд ингээд хүрээний загварууд гэж хар хүрээтэй байх уу гэд те. Preview хэсэгт хүрээнийхэн загвар харагдана. За тэгээ дэм сонгож өгч болно. Ингээд grid дарлаа. За ингээр фото альбом гэж саяны бидний үүсгэсэн сонгосон 7 зургаар альбом маань үүсчихнэ гэсэн үг. За энэ дээр одоо зурагандаа нэр өгөөд за алт орнуудын сургууль дээр ажилласан тайлбар байна тийм ээ. Алт орнууд гээд алт орнуудын их сургууль гэж бичлээ. За ингээд энэ файлаа үүсгэж болно. За энэ дээр дараа нь нэр өгч хадгалж байгаа. Дараагийн хичээл дээр бид нар холболт хийхийг үзэн тэр холбоосороо тухайн одоо хийж байгаа танилцуулгатайгаа фото альбомоо холбоод явуулчих болох нэ гэсэн үг. Хуудас хоорондын дотоод холболт гэдэг. За ингээд саяны дөрвөн командыг picture, online picture, screenshot, фото альбом гэсэн дөрвөн команд